Okay guys. Энэхүү видеон дээр би сайн программист болохын тулд математикт заавал сайн байх шаардлагатай юу? Энэхүү асуултанд хариулахыг хүсэж байна. Сүүлийн үед би энэ Primaging гэдэг нөхрийн видеонуудыг React хийж байгаа видеонуудыг үзэх дуртай болсон. Надад их хөвгөлтэй, фаны санагддаг. Тэгээд тэр React хийж байгаа маш олон одоо React хийж байгаа видеонуудыг үзээд яг миний хэлхийг хүсэж байгаа зүйлсүүдийг бас яг л би миний одоо гаргадаг React-ыг гаргадаг. Гэхдээ тэр энэ яаж React үзүүлж яаж одоо хариулж тэрэнд видео хийж байгаа надад фаны хөвгөлтэй санагддаг. Тэгээд энэ нөхрийн би сүүлийн React хийж байгаа видеонуудыг бол илүү үзэх дуртай болсон. Тэгээд дөнгөж сая би өнөөдөр нэг видеог үзлээ. Нөхрийн required 5 math skills for programming гэдэг. Энэ нөхөр болохоор одоо энэ хүү видеон дээр React хийж байгаа. Энд болохоор нэг нөхөр Google-д ажилд орсон. Би бол ингээ математикта сайн ядраа гэж ярьж байгаа. Гэхдээ тэр өнөө бодлоо би бас мэдгүй. Би юм хөнхтэйг бас зөндөө олон YouTube-ээр харж ирсэн. Ямар ч байсан энэ хүү яг видеон дээр тэр ярьж байгаа зүйлс нь бол тийм чухал санагдаагүй. Үүний хувьд бол ямар ч байсан энэ нөхөр бол математикта бол хаосангүй. Тэгээд үзүүлж байгаа жишээнүүд нь бол надад бол ахшитны хүмүүст бол одоо ахшитны угаасаа энэ хүү видеого ер нь бол ахшитны программистуудад зориулсан. Тэгээд ерөнхийдөө бол тэр жишээнүүд нь болохоор яг ахшитны хүмүүст одоо программистуудад бол айгүй айтаахан жишээнүүд аваад ерөнхийдөө бол надад бол видео нь бол айгүй боломжийн бол санагдсан. Гэхдээ тэр нь бол миний энэ хүү видео хийхээс шалтгаан бол биш. Энэ нөхрийн яаж React хийж үзүүлж байгаа энэ хүү видеонд тэгээ нөхөр юу ярьж байгаа. Яг энэ видеоных нь төгсөлд одоо энэ бол видеог би 15 минуттай хэдэн секунд хүргэсэн байна. Видеоныхоо төгсөлд хэлсэн үг нь болохоор одоо яг хэлсэн үгийг би болохоор танаас сонсохыг хүсэж байна. Set of skills. Week 1 statistics 101, you'll be doing pretty dang good, honestly. And so I just find that that is like one of the most missing set of skills. And it was missing for me too. Very, very much so. It was missing for me and I really needed it. And I found that it has энэ нөхөр бол би тэр зөв пассвч энэ нөхөр болохоор Netflix-т бол ажиллаж байсан. Тэгээд маш олон инженеруудыг энэ хүн бол мэднэ. Яг одоо бодит амьдрал дээр проблем шийдэжсэн. Одоо Netflix-т байгаа инженер, Google-д байгаа инженер, энэ бол нэлээд олон одоо инженеруудыг бол мэднэ. Тэгээд энэ хүний хэлж байгаа зүйлс бол үнэн. Тэгтээ энэ яг математик одоо яг хүмүүс хэрэг болж ирсэн одоо энэ хэлж байгаа нь үн. Only helped me in almost every part of my career knowing that. And so 5 math skills I think programmers need could be just, I mean, honestly, the guy, he produced a very well, built video. It's obviously targeted towards very beginners. I think it's a really good video. He did the job. But, real talk, understand. Жохон гүйлгчи яг миний хэлэх гэж байгаа, яг одоо сонсохыг хүсэж байгаа үг маань болохоор болоог байна. Invest in that. Linear algebra is great. Яг одоо энэ хэлж linear algebra is great гэдэг одоо яг эндээс only skill you need is basic stats understanding. Invest in that. Linear algebra is great, but I don't think you're going to run into a lot of linear algebra, right? You're just not. I have never ran into it, but I also didn't do game programming. So if you're doing game programming, you obviously don't have a little bit of math, okay? Энэ хэлж байгаа үгэнд нь би бол жоохон санал нийлээгүй. Гэхдээ энэ хүн дараа нь засаад үнийг хэлсэн. Энэ болохоор linear algebra бол сая товчондоо бол хэлсэн үг нь болохоор linear algebra бол great. Одоо гайхалтай. Гэхдээ яг бодит амьдрал дээр одоо яг software engineer гэж явж байгаа амьдрал дээр одоо яг software engineer болоо явахад linear algebra бол тийм их шаардлага болоод байдгүй. Энэ хүн бол одоо энэ хүний карьерд бол нэлээд олон жил програм бичсэн хүн. 44-тэй нөө 44-тэй баг би бол андуураагүй тэр орчимд ямар ч байсан 40 гарцсан настай нөхөр.
Тэгээд энэ нь нэлээд олон жил парамжсан. Гэхдээ энэ үний одоо олон жилийн амьдралын карьерт бол linear algebra гэдэг зүйл бол энэ хүнд бол хэрэг болж байгаагүй. Тэгээд түүнтэй адилхан. Одоо энэ болохоор нэг үг хэлж байгаа. Хэрвээ чи game developer биш бол одоо game developer бол чамд хэрвээ чи game developer бол чамд баг зэргийн linear algebra хэрэгтэй гэж хэлж байгаа. Баг зэргийн гэдэгт нь би бол санал нийлээгүй. You're going to have a shit ton of math. Ардталт нь харин засаад үнийгээ you need to have shit ton of math. Тэр нь бол яг засаад хэлж байгаа shit ton of гэдэг нь бол чамд маш их математик хэрэгтэй болно. Би бол game engine developer. Тэр нь бас computer graphic, янз бүрийн computer graphic хийдэг нөхөр. Гэхдээ миний одоо энэ бол миний хамгийн дуртай зүйлсүүдийн нэг. Computer graphic одоо computer graphic бол ер нь бол заах би ч гэсэн ихлээд энэ үнийг дуусгах. Programming, I have never ran into it, but I also Гэхдээ энэ хүн бол амьдралдаа хийж game program бол бичиж байгаагүй. Тэгэхээр энэ хүнд бол хийж linear algebra гэдэг зүйл бол хэрэг болж байгаагүй. don't do game programming. So if you're doing game programming, you obviously don't have a little bit of math, okay? You're going to have a shit ton of math. And so Little bit баг зэрэг гэж хэлсэн араас нь түүнийгээ засаж аваад маш их хэмжээний математик хэрэгтэй болно. if you do something that the average web developer, the average application developer will never ever run into. Арилснаар чинь хэрвээ чи дунд зэргийн дундаж түвшний веб девелопер эсвэл дундаж түвшний application developer дээр нь бид нэмэлт чи хэрвээ чи дундаж түвшний ч гэлтгүй ер нь professional хэмжээний mobile developer болсон ч гэсэн чамд бол linear algebra хэрэг болохгүй. Learn some stats. If you're going to be doing application developer will never ever if you do something that the average web developer, the average application developer will never ever run into. Яг үнэ. Хэрвээ чи web developer, application developer эсвэл mobile developer гэж энэ хүн бол хэлсэнгүй. Гэхдээ би нэмээд хэлчихэ. Би бас mobile application бичдэг хүн. Тэгэхээр mobile application бичгээд бас надад хэзээч linear algebra, надад хэзээч математикийн мэдлэг бол шаардлага болж байгаагүй яг үнэндээ. Learn some stats. If you're going to be doing anything to do with graphics, learn the shit out of linear algebra. You're going to learn Green's theorem, go into multi-vector or Энэ хэлэх гацаатай нэрэн дээр нь би нэмэлт multi derivative calculus гэдэг зүйл хэрэгтэй болно. gosh, what is it called? Multi-derivative calculus. Yeah. You got to learn all that crap. You better be good at it. Laplace transforms better be your jam. Окей, ингээд таасч байна. Яагаад би компьютер графикт математик одоо яагаад дуртай байдаг гэдэг бас нэг шалтгаан бол одоо энэ бол маш энгийн жишээ би бол үзүүлж бодож байна. Тэгэхээр ер нь бол хамгийн энгийнээр хэлэх юм бол надад бол математик гэдэг зүйл бол өөрөө миний хувьд бол хэлбэр дүрстэй зүйл. Математик гэдэг зүйл бол зөвхөн тоонууд бол биш. Амьдралыг бүхэл огторгүй ертөнцийн бол бүхэлдээ тэр чигтээ математик, хөгжим математик, өнгө, гэрэл математик, тэр бод ургамал ногоо, тэр эснүүд дурж байгаа тэд бүгд математик ер нь огторгүй ертөнцийн бүх зүйл огторгүй ертөнцийн хэлн өөрөө математик. Тэгээ яг математик дээр нь компьютер графикт одоо математик юунд ирдэг гэхээр одоо энд бол маш энгийн жишээ. Энд бол зүүнтэлт нь голоор нь хар зурагтсан байна. Зүүнтэлт нь aliased image. Энэ бол бас математикийн бас математикаар зурж байгаа image. Зүүнтэлт нь болохоор баахан aliased муухай имиж харж байгаа. Гэхдээ YouTube дээр яаж харагдаж байгааг би бол одоо мэдэхгүй байна. YouTube дараа нь үнийг бас compression хийгээд encoding decoding хийгээд яра YouTube дээр ямар ч мэдгүй. Гэхдээ би энэ бол хангалттай зүүмдсэн байгаа учраас YouTube дээр ч гэсэн энэ aliasing паролин бол харагдаж байгаа гэж найдаж байна. Хэрвээ би үнийг зүүн тишөө энэ дарах юм бол саяны aliasing зүйлс одоо байхгүй болоод зураг нь бол маш тод одоо гой харагдаж байна. Энэ бол математик. Компьютер графикт бол математик гэдэг зүйл бол ер нь бүхэлдээ компьютер график гэдэг бүхэлдээ тэр чигтээ математик. Одоо би нэг анимашн хийлгэжээ. Анимашн хийгээд дээр нь ийм аимшигтай байсан. Одоо энэ aliased image-ийг aliasыг нь арилгаж байна. Энэ бол математик. Окей.
Тэгэхээр тэгэхээр надад бас амьдрал дээр боссон зүйл одоо би маш олон жилийн өмнө бол Улаанбаатарын их сургуульд одоо дөнгөж 18 нас зүйлсээ би их сургуульд орохдоо Улаанбаатарын их сургуульд бол компьютер программистын ангид нь бол орохыг хүссэн. Тэгээд тэр сургуульд намайг одоо бүртгэж авч оруулж исэн нөхөр болохоор надад бол компьютерийн техникийн ангийн бол зүйлсэн. Ягаад тэгэхээр математикта намайг бол маруухан гээд ирээжээ программын ангид нь орохыг хүсэж байгаа бол программын ангид нь 7-8 төрлийн математик үзэн энэ дээр баахан үдэс амжигтай юм яриад баахан ирээжээ математикта сайн биш бол техникийн ангид нь орсон илүү дээрмэр гэж намайг ятгсаар хагаад техникийн ангид нь оролцсон. Тэр техникийн ангид нь ороод би 2 сар сураад сургуулаа хийсэн. Яг үндэ бол тэгээд тэр нөхөр бол яг хэлэхдээ бол намайг одоо тэгээд тэр хүмүүс тэр нөхрийг хэлснээр ч юм уу одоо тэр сургуулийн уул нь бол сургуульд одоо хүн бүрдгээд ажил ангид оруулж байгаа нөхөр тэр болно ядч түүнийг мэддэг баймаар юм. Тиймэрхүү нөхдүүд өөрөөс ямар нөхдүүдээс болоод чи маш олон хүмүүст болохоор тийм буруу ойлголтыг бид программист болохын тулд сайн программист болохын тулд математиктаа сайн байх хэрэгтэй гэдэг тийм буруу ойлголт байгаад байдаг. Энэ бол маш өрөөсгөл ойлголт. Дээр нь би бас нэг зүйлийг нэмээ хэлчихье. Дээр нь химийн оюун ухаан одоо химийн оюун ухаан сурахад би бас үүнийг бол анх буюу сурж байхдаа бол химийн оюун ухаан над сурахын тулд бас энд бол баахан мультидериватив, калкулус энд бас айгүй их математик бол мэдэх шаардлагатай болно гэж би бас боддог байсан. Гэхдээ яг бодит амьдрал дээр тийм биш байна. Би нэг удаа бас химийн оюун ухааны одоо сургалт заах гад тэрэн дээр би бол ардталт нь матрикс одоо multiplication яаж явагддаг матрикс математикуудын би бүгдээр ингээд тайлбарлахыг оролдож байсан. Тэгтэл бусад одоо гадны том сургуулиудад химийн оюун ухаан заадаг одоо тэр том сургуулиуд юу заадаг вэ гэхээр яг үндэ болохоор баахан Python library заадаг. Тэгээд баахан одоо яг энэ бол одоо яг химийн оюун ухаан. Гэтэ би үүний талаар дараа нь тустай видео оруулах болно. Химийн оюун ухаан гэдэг одоо хийж байгаа хүмүүстүүд юу хийдэг вэ гэхээр үнэ хэрэгтэй email зүйл бол хийдэг. Тэр нь бол ер нь товчхондоо бол configuration file гэж ойлгож болно. Энд бол ямар ч програмын одоо хэрхэн яаж програм бичих, яаж софтвер инженер, яаж одоо програм бичих талаар энд бол юу ч сурахгүй хэрхэн яаж энд бол бас тэр математикийн ардталт нь одоо би яг түүнийг одоо сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ одоо яг тэр зарим сургуулиуд нь бол заадаг багт, зарим сургуулиуд нь бол би бол заадаг юм шиг бол надад санагдсан. Ардталт нь бол тэгээ математик түүний оронд юу заадаг вэ гэхээр энэ лайбраринуудыг бол заана. Тэгээд лайбраринууд нь бол дотроо айгүй олон төрөл. Гэхдээ би үүний талаар бол дараа нь тусдаа видео хийнэ гэж бодож байгаа. Энэ химийн оюун ухаан одоо энэ химийн оюун ухаан сурахыг хүсэж байгаа хүмүүс болон эсвэл софтвер инженер болох гэж байгаа хүмүүс энэ хоёрын ялгааныхын талаар би дараа нь тусдаа видео хийж бодож байгаа. Гэхдээ яг үндэ бол миний бол наах бодож ирсэн зүйл болохоор би энэ химийн оюун ухааныг маш сайн сурч сайн ойлгохын тулд надад бол их одоо математикийн мэдлэг сайн байх шаардлагатай гэж би бол айгүй боддог байсан. Тэгтэл би хэдэн хоног одоо програм гэж хэлэх нь ч одоо хайшаа надад бол сүлдээ анх бол би эхний нэг хэдэн хоногт бол програм бичиж байгаа юм шиг жоохон санагдсан. Би энийхээ талаар дараа тусдаа видео хийнэ. Яг тэгээд хэд хоног би энэ төр хийсний дараа сүлдээ би өөрөөсөө асуусан би ингээд ер нь яг юу хийгээд байна би програм бичээд байна уу эсвэл зөв configuration file бичээд байна уу гэж энэ яг үүндээ бол одоо химийн оюун ухаан гэж одоо модель гэж нэрлэдэг байгаа. Энэ химийн оюун ухаан гэдэг энэ модель гэдэг зүйл бол яг энэ байна. Нүдэн дээр харагдаж байна. Энд юу гэж байна гэхээр энд бол нэг жишээ одоо LSTM модель энэ input энд одоо хүмүүсийн гол одоо сурах зүйл бол энэ input output dimension энэ хоёр зүйлийг сурах хэрэгтэй. Энд үндэ hidden size гэж бичсэн байгаа бол энэ үнээрээ output dimension input dimension болохоор 3 хэмжээст input tensor орж ирнэ. Output нь 128. Тэгмэд дараагийн layer нь болохоор энэ output нь 128 гэж бол дараагийн layer нь input нь энэ хоёр нь ижилхэн байх хэвээр. Тэгээд
128-ыг гаргасан бол дараагийнх нь 128-ыг хүлээж авна. Тэгээд энэ 128-ыг гаргасан бол дараагийнх нь 128-ыг хүлээж авна. Тэнгүүдээ дараагийнх ийшээгээ 68-ыг гаргасан бол дараагийнх нь 64-ыг гаргасан бол дараагийнх нь 64-ыг авна. Тэгээд энэ 64-ыг аваад энэ 32-ыг гаргаж байгаа бол тэр дараагийнх нь 32-ыг авна. Тэгээд 16-ыг гаргаж аваад 16. Энэ output input dimension эдгээрийг л мэддэг болохын чухал. Тэгээд хитэн одоо уул нь бол яг техникийн нэрлэг нь бол layer гэдэг зүйлс. Гэтэ давчганд бол энэ нэг хэдэн function тэдгээрийн параметруудыг нь цэжлэх. Энэ л ерөнхийдөө бол AI одоо энэ data scientist-тэй гол одоо эцсийн бүтээгдэхүүн нь бол ердөө энэ. Тэгээд үүнийг хийхэд тулд ямар ч математикийн мэдлэг хэрэггүй. Эдгээр library-нууд аль хэдийн тэр математикийн үйлдэлүүдийг бол өмнөөс чинь хийгээд өгсөн байгаа. Тэгээд тэр library гэх юм бол одоо би энэ installсан байна. Pandas энэ болохоор data load хийж одоо дататай харьцахад зориулагдсан library. NumPy гэдэг нь болохоор одоо scientific математикийн library. Ерөнхийдөө бол math library өмнөөс ч одоо хамаг математикийн үйлдэлүүдийг нь бол хийгээд өгч нь одоо matrix multiplication, matrix array, tensor юу гэдэг. Тэгээ matplot гэдэг нь болохоор энэ болохоор юу plotting одоо graphic жишээлх юм бол би энд одоо энэ visualization хийж байгаа график эдгээрийг мань зурж өгч байгаа зүйл нь болохоор саяны matplot гэдэг зүйлс. Одоо би энэ ингээд ямар нэгэн тэрийг хийчихэд трейнинг үр дүнгээ графикаар зураад visualization хийх саяны matplot library болно. За тэгэнгүүтээ torch гэдэг нь болохоор нэг төрлийн AI одоо зурдаг байсан framework, Scala-ын тэгснэ Onyx энэ AI-лэр одоо энэ data scientist-уудын нэг ядаргаатай зүйл нас надад анзаархад. Гэхдээ би яг үүний талаар ингээд бас дэлгэрэнгүй ярих гэдэг бол дараа нь би яг AI одоо AI-ийн талаар би дараа нь өөр тусдаа видеон дээр хийж болж байгаа юм гэдэг бол товчондоо бол баахан library install-н тэгээд тэдгэрийг ашиглаж зурах. Тийм эдгээрийг л ашиглаж зурна. Түүнээс энд бол нэг ч математикийн код би бол бичсэнгүй яг үнэ хэрэгтэй нэг AI параметртэй эдгээр нь болохоор эдгээр library миний өмнөөс математик үйлдэлүүдийг хамаагүй минь хийгээд өгчин. Тийм ерөнхийдөө бол AI сурахад чи математик хэрэггүй. Web developing, desktop application, mobile application, тийм ерөнхийдөө бол linear algebra гэдэг зүйл хаана хэрэгтэй вэ гэх юм бол ганцхан миний одоо яг өнөөдөр олон жил одоо параметр одоо миний амьдрал карьер гэх юм бол ганцхан хэрэг болж байсан газар бол компьютер график. Компьютер график болон гейм инжин гэдэг бол тэр чигтээ математик. Гэхдээ гейм инжин бол яг тэр чигтээ математик гэж хэлхийн оронд гейм инжин бол маш том проблем өөрөө. Маш олон төрлийн проблемууд хэрэгтэй бол маш олон algorithms, memory problems, design architecture problems, engineering тэгээд дээр нь маш их программын мэдлэг шаардах болно. Гейм инжин гэдэг бол маш миний одоо яагаад би гейм инжин дуртай байдгийг нэг шалтгаан бол тэр гейм инжин гэдэг бол маш fun. Дээр нь би математикийн зүйлсүүдийг яг нүдэрээ хардаг. Энэ математик гэдэг зүйлсийг бол чиг нүдэрээ харна. Дээр ганцхан дээр математик мэддэг бас хангалтгүй дээр нь trigonometry, математик, calculus ер нь бол маш олон төрлийн математик хэрэгтэй болно. Тэгээд ганцхан математик хэлдэг бас дээр нь маш их software engineering, одоо програм бичих skill ур чадвар нэлээд хэрэгтэй болно. Өөр математик хаана хэрэгтэй байх вэ гэдээ бодоход server программын бичиж яхад чи надад бас тэгж их математик бол бас үнэ хэрэгтэй бас хэрэг болж байгаагүй. Одоо сервер дээр бол математик бол бас чухал байх ёстой газруудын нэг гэж бас бодож болно. Яагаад тэгэхээр одоо их хэмжээний ачаалтай одоо маш их
хандлт ихтэй том серверүүд жишээлбэл Google ч юм уу одоо юу гэдэг нь Facebook гэдэг шиг маш их хэмжээний хандлттай том серверүүдэд бол одоо тэр сервер параметр бичих оптимизation хийх тэр бол хүнд проблем. Одоо энэ нөхөр бол Netflix-д ажиллаж байсан гэхээр Netflix стриминг сервер тэгээд тэр стриминг сервер одоо дэлхийд даяар стриминг хийнэ гэдэг одоо олон орнд бас серверүүд нь байгаа. Back-end engineering гэдэг тэнд бол back-end одоо инженер гэдэг бол нэлээд challenging проблемуудтай бол нүүр тулгарна. Тэгээ ерөнхийдөө бол тэнд бол 6-тай л байсан баг гэж бодож байна. Гэхдээ энэ хүн одоо Netflix back-end engineer гэдэг одоо тэр параметр бичиж явах хэвцад энэ үний карьер энэ хүн ганцхан Netflix гэдэггүй Google бас энэ үний амьдралын турш одоо 44 нас хэдэн жил би бол параметр бичсэн мэдгүй энэ үний амьдралын турш карьерт нь бүгд нь ер нь бол linear algebra гэдэг зүйл бол хэрэг болж байгаагүй гэж. Ганцхан linear algebra хэрэгтэй газар бол game developer, game computer graphics. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ хүү видеон дээр одоо миний хэлхийг хүссэн зүйл бол тэгээ боллоо гэж бодож байна. Маш олон хүмүүс үүдэг буруу ойлголт бол software engineer одоо сайн software engineer болохын тулд бол математиктаа сайн байх хэрэгтэй гэдэг буруу ойлголт. Чихэндээ арай сайн software engineer болохыг хүсэж байгаа бол хамгийн эхлээд тэрний талаар би дараа нь өөр видеонээр бол ярив. Тэгээд товчхондоо бол заашгүй сурах ёстой ганц зүйл гэх юм бол би profiling гэдэг зүйл. Одоо энд бол браузер дээр бол энэ performance гэж байгаа. Одоо энд би YouTube application хэрс ажиллаж байгаа би тестэлж үзье гэх юм бол би record дараад refresh. Have a degree in engineering or science. Do you know why? There are two main reasons for this. One, generally speaking, engineers can think logically. Two, Жоохоо scroll доо дэш нь доош нь. one of the major reasons I was able to get a Stop. job at Google without a computer science degree is because I am above average at math. Shut the fuck up. Энэ зүйлийг хараад ядаж энэ зүйл иймэрхүү зүйлстэй танилцуулах хэрэгтэй. Энд яг юу болж байгаа энэ иймэрхүү зүйлийг хараад ойлгодог болох хэрэгтэй. Энэ бол одоо хамгийн одоо зайлшгүй шаардлагатай чухал скилийг нэг гэх юм бол ер нь энэ одоо энд бол YouTube одоо хаана проблем байна, хаана удаашарж яах, яаж яаж энэ бол маш чухал зүйл. Тэг game development бичгээд бол profiling гэдэг зүйл бол бас маш чухал. Энэ бол одоо яг software engineer хүмүүс бол одоо зайлшгүй software engineer хүмүүс одоо software engineer-уудын зайлшгүй сурах скиллүүдийн нэг гэвэл энэ зүйл. Гэхдээ юуны талаар би бол энэ үеийн дээр бол ярмааргүй. Окей, тэгээд доош гарах юм бол энэ бол бүр болгоонгийн янз бүрийн зүйлс бол харагдчихэ. Окей, энэ what is this? Энэ бол чухал зүйл. Яг энд бол проблем бол энд бол одоо проблемууд бол харагдчихэ. Энэ улаанаар дээр улаанаар харагдж байгаа зүйлсүүд эднэр бол товчхонд бол проблем. Окей. Тэгэхээр энэ хүү видеон дээр бол миний ярихыг хүссэн зүйл бол энэ сайн софтвер инженер болохыг хүсэж байгаа бол товчхондоо бол ганцхан параметр мэддэг байх шаардлагагүй. Маш олон хүмүүс одоо би бол JavaScript software engineer, TypeScript software engineer ч юм уу тэгж ярихаар миний дургуурд байдаг. Яг үүндээ бол би бол software engineer, би JavaScript, TypeScript-тэй илүү сайн гэж хэлэх юм бол окей. Түүнээс бол JavaScript software engineer, TypeScript software engineer гэж ярьж байгаа хүмүүс бол юу ярьж байгааг ч мэдэхгүй байх хүмүүс.
Өнөөдөр сайн софтвер инженер одоо сайн программист болохыг хүсэж байгаа хүмүүс бол нэг парам, 2 парамил, 3 парамил, одоо 5 парамил ч юм мэддэг байгаад бол хангалтгүй доор ээж ядаж 10 парамил сураад 10 өөр парамил дээр өөрөөр парам бичиж үзэх хэрэгтэй. Тэрэн дотор нь бол storage low level парамилнууд storage C бол заавал байх ёстой. Assembly руу ордог маа гэхэд ядаж C бол зайлшгүй байх ёстой. Ядаж memory allocation, memory problem, segmentation fault гэх мэт зүйлстэй нүүрдүүлж үзэх хэрэгтэй. Тэгээд memory problems маш олон одоо юу гэж хэлмээр дээ. Маш олон одоо React application, React.js одоо айгу hot нэг хэсэг hot болж исэн одоо нэг хэсэг гэж ярьж байгаа шалтгаан болохоор одоо буцаад React.js ерөнхийдөө бол буцаад унж эхэлж байна. Маш олон хүмүүс React.js бол проблем буруу байсан юм а гэдгийг одоо бол ойлгож эхэлсэн. Би бол огт сураагүй React.js-ийг тэрний талаар дараа нь өөр хэдийн дээр ярина. React.js бол дүүрэн memory problem дүүрэн memory problem тэгэхээр ерөнхийдөө бол миний хэлэх гээд байгаа санаа болохоор одоо сайн software engineer болохыг хүсэж байгаа бол backend одоо парам заавал нэг парам backend парам биш үзэх хэрэгтэй. Тэгээ ямар нэгэн low level парамил сурах хэрэгтэй. Тэгээд нэлээд олон парамил хэлнүүд сурчаад тийм тэгснийхаа дараа яг уу одоо Python ч гэдэг юм уу юу гэдэг TypeScript руу би одоо тэр хэлнүүдээс нэг нь сонгоод түүн дээр бол парам бичиж болно. Гэхдээ үнэ хэрэгтэй бол Python Ruby гэж хэлсэн нь бас алдаа болж байгаа шүү байна. Python дээр би бол бичигдсэн яг Python дээр бичигдсэн би software одоо яг жинхэнэ application software гэж хэлэх зүйлийг би бол бас яг үндэ мэдэхгүй юм байна. Маш олон софтверууд бол ерөнхийдөө бол Python-ыг бол add-in library бичих маягаар бол ашигладаг. Одоо open source софтверууд бол Python library бичих тиймэрхүү зүйлсээр ашигладаг боловч яг Python дээр нөр дээр софтвер бичих гэдэг бол миний хувьд бол амжилт удаан софтвер тэгж санагдаж байна. Ruby гэж хэлэх юм бол Ruby бол ерөнхийдөө бол dying language ерөнхийдөө бол мөхөж өвөө парамил тийм Ruby гэж хэлсэн алдаа баг. Яг software engineer гэхдээ яг software engineer дээр бол яг нэлээд олон төрлийн хэлнүүд гэж болно. C# ч гэдэг юм уу. Зүгээр миний хэлсэн санаа болохоор би бол software engineer би бол одоо JavaScript, TypeScript дээр илүү сайн гэж хэлвэл окей гэхээс түүнээс би ганцхан JavaScript парамил мэднэ, ганцхан TypeScript гэдэг парамил мэднэ. Тэгээ би бол software engineer гэж ярьж байгаа хүмүүс бол юу ярьж байгааг ойлгохгүй байна л гэсэн үг. Түүнийг л түүнийг л ерөнхийдөө миний хэлэх гэсэн миний бол гол санаа. Тэгэхээр ерөнхийдөө бол товчондоо бол одоо парам бичинд бол сайн software engineer болохыг гэж хүсэж байгаа бол одоо сайн парамист болохыг хүсэж байгаа бол математиктаа заавал сайн байх шаардлагатай үгүй. Веб одоо яг энэ үнийг хэлсэн шиг the math, okay? Invest in that. Linear algebra is great, though, but I have never ran into it, but I also didn't do game programming. So if you're doing game programming, you obviously don't have a little bit of math, okay? You're going to have a shit ton of math. And so if you do something that the average web developer, the average application developer will never, ever, ever run into. Never ever running into гэдэг нь болохоор энэ бол хэлэхдээ хэрвээ web application эсвэл зөвхөн application developer бол хизээж linear algebra тийм проблемтэй нүүр тулгарахгүй л гэж хэлж байгаа. Learn some stats. If you're going to be doing Окей. За тэгэхээр энэ хүү үеийн дээр миний хэлэх хүссэн зүйл бол энэ байлаа. Тэгээ дараагийн үеэр уулзлаа. Баяр таа.